За сайн байцгаана уу, та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. За эцэг бол улсын их сургуулийн эзэлтийн захин бүртгэл явагдаж байгаа. За захин бүртгэлийн одоо линк бол маш олон сувгуудаар явж байгаа. За тухайлбал манай эцэг улсын их сургуулийн пэйж дээр байгаа, аль биесны пэйж дээр. За дээр нь манай эцэг улсын их сургуулийн сайтн дээр байгаа, эцэг эдвэмэн гэсэн сайтн дээр. За мөн одоо бусад хаягуудаар сошиал хаягуудаар явж байгаа. За ингээд бүртгүүлэхдээ ямархуу зүйл дээр одоо анхаарч бүртгүүлэх вэ, яаж бүртгүүлэх вэ гэдэг зааврыг товчхон хүргэе. Утсан дээрээс бүртгүүлэхтэй бол за манай пэйжийн линкэн дээр дараад орж болно. За пэйжийн линкэн дээр дараад орохлоор за эцэг эсэлт эцэг эдүүцэг юм байна гэсэн линк байгаа. За ингээд линкэн дээр дараад орохлоор энэ тохиолдолд бол бидний нөгөө браузер сольж орох хэрэгтэй байдаг бүртгүүлэхтэй. За линкээр дамжиж орж байгаа нөгөө фэйсбүүкээр дамжиж орж байгаа хүмүүсийн хувьд бол ингэж орох хэвээр. За бусад хүмүүсийн хувьд бол одоо дараах заавруудыг шууд хийгээ явж болно. За фэйсбүүкээр дамжиж орсон хүмүүсийн хувьд бол энэ заавар, энэ эхний хэсгийн зааврыг дагах хэрэгтэй. За тэгээд энэ баруун доотлын болон дээр чинь 3 цэг байгаа. Android iPhone утастай хүмүүсийн хувьд. За Android утастай хүмүүсийн хувьд энэ 3 цэгийн дээдлэлтэй байдаг. Android iPhone 2 нүдсийн менюн дээр дороо 2 өөр байдаг. За ингээ баруун доотлын болон дээр байгаа 3 цэг дээр дарахлаар Open Browser гэдээ байгаа. За ингээ Open Browser дээр дараад орохлоор бидний эсэлтийн бүртгэлийн систем маань шууд ингээд браузер дээр ороод ирнэ. За ингээ браузер дээр бүртгэлийн систем ороод ирсний дараа шууд бүртгүүлж болно. За бүртгэлийн эхний хуудсан дээр бол бүртгүүлэх одоо эсэгт анхаарах зүйлс гэдэг ингээд оруулсан байгаа. Хөтөлбөрүүд байна, салбар сургуулиуд нь хувийн мэдээлэл оруулна, мэргэжлээ сонгоно гэд ингээд бүртгэлээ харна гэд ийм одоо мэдээлэл хийж болно. За тэгээд бүртгүүлэхдээ бид нэр би өмнө орцсон байгаа учраас ингээд одоо гарах гэж байгаа. За шинээр орж байгаа та нарын хувьд бол бүртгүүлэх гэж дараад орно. За бүртгүүлэх гэж дараад орохлоор бүртгэлийн үнэлгээний дугаар аасан. За тэгээд бүртгэлийн үнэлгээний дугаарыг оруулаад нэвтрэх гээд орно. За ингээд мэйл хаягаар баталгаажуулах хэрэгтэй. За мэйл хаягаар орохдоо бүртгэлээ баталгаажуулах гэд мэйл хаягаа сонгон Gmail байгаа. За ингээд Gmail-ээр нэвтрээд орчихлоор мэргэжил сонгох боломж нь харагдана. За ингээд мэргэжлээ сонгож болно. За мэргэжил сонгохоос өмнө та нар хувийн мэдээлэл оруулаагүй байх юм бол хувийн мэдээлэл оруул гэсэн анхааруулга гарч ирдэг. За ингээд хувийн мэдээлэл оруулахдаа мөн дээдлийн цэсрэг орж агаад хувийн мэдээлэл оруулна. За ингээ хувийн мэдээлэл гэдэг дээр дарахлаар хувийн мэдээлэл гэдэг зэс гарч ирнэ. За ингээ хувийн мэдээлэл оруулсны дараа мэргэжлээ сонгоно. За ингээд хувийн мэдээлэл оруулсны дараа хөтөлбөрүүд гэдээ буцаад хөтөлбөр хэсэг рүү орохлоор бүх хөтөлбөрүүдэн дээр харагдаж байгаа, мэргэжлүүд нь харагдаж байгаа. За ингээд тухайлбал одоо юу байна тийм ээ? Үндэсний инженери технологийн сургуулийн барилгын инженер сонгочихъя гэж тэ. За сонгонгууд дээдлэлт нь сонголт хийгдлээ гэдээ гарч ирж байгаа. За тухайлбал өөр одоо ямар мэргэжил байна тийм ээ. За эрх зүй бүртгүүлье гэдэг. За ингээ нэг хүний хувьд бол 5 хүртэлх мэргэжлийг сонгох боломжтой байгаа. Заавал бүгдийг сонгох албагүй өөрийнхөө сонирхсан гол үндсэн мэргэжлээ сонгоод явуулчих болно. За ингээ сонгосон мэргэжил маань яаж харагдах вэ гэхээр та нарын хувийн мэдээлэл дээр чинь харагданаа. За ингээ хувийн мэдээлэлээ доош нь гүйлгээд харахад ямар мэргэжил сонгосон байна гэдг нь харагдаж байгаа. За тухайлбал би өмнө баруун ангамд гэдэг сонгоцсон байсан учраас харагдаж байгаа. За сүүлд сонгосон 2 мэргэжил нь харагдаж байна. Хэрвээ эндээс би за энэ мэргэжлийг буруу сонгоцсон байна гэж арилгаж байгаа дахиад нөгөө мэргэжил хөтөлбөр рүү ороод эргээд сонгож болно. За ингээд иймэрхүү байдлаар эсэлтийн бүртгэлийн системд өөрийнхөө хувийн мэдээллийг оруулж бүртгэлд хамрагдах нь байна. За ингэж бүртгэлд хамрагдсанараа манай сургуульд одоо сурах хүсэлтэд илгээж байна гэж ойлгоно. За тэгээд эсэлтийн одоо та нарын шалгалтын хариу гарсны дараа аль мэргэжлээ одоо сурах вэ гэдгээ сонголтоо хийгээд тэгээ манай сургууль дээр ирээд бүртгэлээ хийгээд ингээд эсэх боломжтой болно. За манай сургуулийн төв байран дээр эсэлт явагдана. За мөн аймгийн комиссууд, салбар комиссууд бас тухайн аймгийн төв дээр ажиллана. За ингээд та бүхэндээ амжилт хүсье.